нэг давхрын гартгооны өрөөний бүх шүгэнд онгоцсон. Шалан дээр хүн ингээд амар удаанаар алхаж байгаа юм шиг тог гэж тогшоод тэнд байхад жоохон хэцүү л байсан. Байж онцохгүй юу? Шөнийн баг 3-4 цагийн үед лаграасаа хот руу баг зугтаж байгаа юм шиг явсаа. Хамтдаа ашиг ярьцгаа. Завцгаано. Жинэна, энжэна. Өнөөдрийн бичлэгээ бид тээр хамтдаа надад тохиолдсон болон бид тээр хамтдан тохиолдсон аимшиг юмнуудыг ярих гад өрөөнийхөө гэрлийг дээр ингэ байхгүй болж байгаа. Гэтэ урдаас энжигийн нүур будгийнхаа ширээний жохон гэрэл хастан байгаа. Гэтэ камер дээр болохоор жоохон тод харагдаж байна. Өнөөдөр манай гэрт хүн байхгүй. Энжи бид тээр хойлохна хонжоогоо энэ гэрийн бүхэл бүтэн гэрийн бүх гэрлүүд унтраастай байгаа. Тэгээ бид тээр уртаалаа бэлтцсэн. Тэгээ надад нэг Америкт олж ирсэн нэг түүх байгаа. Энжид болохоор тэрхүү түүх байхгүй гэсэн. Гэтэ бид тэрийг жоохон байхад дунд тохиолж ирсэн нэг юм амар том амар эвгүй түүхэд байхгүй юу? Тэрийг бид тэр одоо хүртэл ингэ сандаг. Тэгээ тэр түүхийг бас ярих гэж бодож байна. За, эхний түүх миний түүх. Америкт байгаад 15 настайдаа 1 жилийн турш амьдарч исэн. Тэгээ тэр үед хост айл гээд манай ээж тэнгүүтээ дүү гэдэг гуруулаа хамт амьдардаг гэсэн байхгүй юу? Би нөгөө нэг анх ирээд анхны өдрүүд бол ингээ гайгүйсэн зөө. Манай байр гэхэд ингээл 2 давхар тэгэл амар гоё том тэг зөндөө олон амьтдуудтай ингээл ийм гоё байр байдаг байсан. Тэг манай хост ээж ч гэсэн ингээд үнэхээр гоё ааштай зөө. Тэг манай хост дүү ч гэсэн амар хөрхөн 3 настай юм жоохон хөвгт байдаг байсан байхгүй юу? 2 давхар болохоор би ганцаархнаа байрладаг. Нэг давхар болохоор манай нөгөө нэг хост дүү ээж хоёр хамт унтдаг гэсэн. Тэгээд эхний өдрүүд нь бол зүгээрээсэн, гоё байсан. Тэг яг нэг гэр бүлийн гишүүдүүд чиг болцсон. Тэгээл би сургуультай явдаг байсан. Гэхдээ ихэнх цагийг бас гэртээ ганцаараа өнгөрөөдөг байсан. Тэгжсэн чинь манай хичээл чинь 5 аваад нөрсчтэй. Тэг хичээлээсээ хурж ирээд тэгээд өрөөрөөгөө 2 давхарлуугаа явчаад доошоо буугаад ирсэн чинь нэг давхрын гартгооны өрөөний бүх шүгэнд онгоцсон. Тэгээд эвгүй зэ. Тэг бодоо гартгооны хойд доошоо босч бүх шүгэнд онгоцсон байт хойд хулгаарсан л гэж боддог байсан тий. Тэгээд би гайхаад тэг яаж яагаад ингэж Америкийн гэрүүд бүгд хизээч хаалга төгсөж явдаг байсан байхгүй юу? Манайх тийм жоохон хөдөө амьдардаг, хаусуудад амьдардаг гэсэн болохоор тэд нар ингэж бид нар ч одоо гэр мэрийн хаалга төгсдөг шүү дээ. Одоо түлхүүрээр ч юм уу эсвэл юм кодор ч юм уу, хурууны хийгэр ч юм уу төгсдөг шүү дээ. Тэнд зүгээр хаалга хаагаад орчихдог гэсэн. Тэнгүүт нь би дотроо бодоод энэ хулгай орсон юм шээс хүмүүс ороод ирсэн юм шээс тэгээд айгаад тэгэд гялс бүх хаалгануудыг хааж онготой. Тэгчүүдээ буцаад өрөөрөө орж байгаа. Тэгээ би уц муцаа үзэл ээж мэжтэй ярьж марж байгаа. Буцаад дахиад нэг цагийн дараа дахиад оошоо босон чи дахиад бүгд өнгөрөх. Тэгээ тэр үед чинь би ингээ жоох мэсэн болохоор ойлгохгүй. За. Ангоол ээж тийм шиг штэ л мэдгүй. Яг юу гэж бодсон ойлгохгүй зүг. Яг юу бодоогүй юм шиг юу ч бодоогүй зүгээр. За гэж буцаад ингээл хаагаад тэр өдөр ингээ дууссан. Тэр өдөр дахиж тэр онгоогүй, дахиж би очиж хаагаагүй. Би манай хост айлууд хурж ирээл тэгэл болоо. За тэгээд ер нь бол нэг ийм хүн болж байгаад дараа нь бас дахиад нэг юм болсон болохоор юу байсан бэ гэхээр хаалга хаагаад би өөрийнхөө өрөөний хаалгыг дандаа хааждаг байсан. Тэгээ хаалга хаагаад яг унтгаал хөвтөнгүүт гадаа ингээд яг ингээ 2 давхрын шалан дээр хүн ингээд амар удаанаар алхаж байгаа юм шиг ингээд дуугараад байдаг байсан. Тэр үе ч гэсэн яг үнэ хэлээд би юм боддог байсан байхгүй юу? Уучи бодлоо зүгээр гадаа хүн алхангууд шууд гарч гүйл гарч ирэх тэнэг үстэй. Тэгээд бас тоодоггүй байсан. Тэгээд тиймэрхүү юм маш олон удаа тохиолдож исэн. Тэгж яагаад би яг нөө хаалгаа онгойлгохтой зэрэгцээд яг миний үүдэнд тийм хүн алхаж байгаа дуугарангууд нь би ээжийг явж байгаа болов уу гэж хост ээжигээ явж байгаа болов уу гэж бол хаалгаа онгойлгосон чи тэр 2 давхарт хинч аваагүй. Хинч аваагүй. Манай хост дүүчиш байхгүй. Тэгээ би ингээд аим гайхаад дахиад ингээд тэр үедээ ингээд чимээг зогсож байхгүй дахиад дуурах нүг тэгсэн дуурав. Тэгээ бигээс доошо буугаад очиод та хоёр юу хийжсэн ингээд гэсэн чинь кинод үзсэн. Зарим гэдэг. Нэг иймэрхүү юмуд амар тохиолддог байсан. Тэгээд би юу ч бодохгүй бас ингээд 1 жил амьдарч байгаад хамгийн сүүлийн өдөр нөгөө нэг онгоцны бодол руугаа явахгүй чимдана бэлтжиж суусан байхгүй юу? Чимдана бэлтээ суужсэн чинь хаалга ингээд ток гэж тогшоод тэнгуут нь би угаасаа манай хост айлынхан бас татандаа хаалга тогшиж орж ирдэг болохоор би mom what гэж тэгж байхгүй юу? Тэгсэн чинь хинч нуурахгүй. Тэгэл би зүгээр шалгах гэсэн болоо нам унтаагүй гэдэг шалгах гэсэн болоо гэдэг. Дахиад би дахиад юм бэлдээд ингээ ирэхэд. Тэгээ суужсэн дахиад ток гэдэг ороод тэнгуут нь би ямар ятраатай юм бэ гэдэг. Тэгээд хаалга онгоолсон чинь байхгүй. Тэгээ би ингээ дүүгээ тоглоод аваад гэж бодож шүү дээ. Тэгсэн чинь хизээч дүүгээ тоглох боломжгүй заяа. Манай тэр хост айлын тэр Америк хүүхдүүд дандаа ингээ 10 гэл унтчихдаг гэсэн 9 мөсгөл. Тэнгүүд тэр үед ч болохоор 1 цаг болж исэн. Тэгвэл хинч надлуу 1 цагт ингээд амар муухай тогшлолтой чинь нэг юм. Тийм. Гэдэг тогшлоо. Хинч нэг шөнийн 1 цагт намайг ингээд тогшоо сууж байхгүй шүү дээ. Тэгээ яаж байгаа манай гэрч чинь тийм олон хүмүүс байдаг. 2 хүн байгаа. Тэгээд би бүр ингээд дахиад гайхачаа. Тэгэл гэж бодоод дахиад өрөөрөө гарч. Би тэр одоо ингээд сонсгоод тавьтын санагдаж байна л доо. Тэгэл ийм болгоолсон. Гэл ингээд бодоод байдаг юм тийм. Тийм үү. Их
Тэгсэн чинь яг тийм юм тохиолдсон үе тэгж бодхоос өөр арга байдаггүй заяа. Дахиад өрөөрөө орж ил дахиад юм ихээл за бараг болчлоо одоо унахгүй бол маш үлэн эслэгтэйгээл дахиад унтгаал ингээд юм гоо дахиад 3 удаа тэгсэн. Ток гэхэд гоо. Тэгээ би бүр ингээд жоохон сүлрөө жоохон айж эхлээд тэгээ хаалга дахиад онгоод чинь дахиад хүн байхгүй. Тэгээд би амар баярлж ирсэн юм юу гэхээр тэр өрөө тийм болсон. Тэгээд би шууд маргааш нь явсан. Хэрвээ тэрнээс өмнө надад байгаа яг тийм таад төгшөлч юм тиймэрхүү юм тохиолдсон байсан бол би тэнд байхад жоохон хэцүү л байсан баг. Чи тэгэл тэр үед нэг бодохгүй юм бодохгүй байсан баг. Жоохон сонирхол. Дахиад юм бодохгүй тэгэл. Тэгээ ямар ч тааш тэгээд тэр үедээ тэгж нэг амар айжсэн. Тэгтээ бас жоохон байсан бол тэр үедээ нэг боддгоо байсан. Том болоод одоо ингэ бодоод үзэнгүүт тэр яг л сүнстэй биш юм байсан байна да гэдэг. Тэгээ байшингуудынх нь бичлэг мичлэгийг амар хийж ингэж явдаг гэсэн юм байна. Тэнгүүт нэг юм conjuring шиг байсан байсан байна. Би та зургийг нь оруулж үзье. Яг conjuring шиг. Яг ингээд тэгээд ингээд тэр дотор хулган болгон явдаг байсан. Тэгээл нэг л юм хуучны Америкийн хауснууд тийм vibe-тэй газар байдаг байсан. Тэгээд тэнд ингээд эмээн амьдардаг байсан гэсэн. Эмээгийнх нь эмээн амьдардаг байсан. Тэний дээдлийн эмээн амьдардаг байсан. Тэгээ бүгд ингэж өвлүүлж өгдөг гэсэн охтуудтай. Хамгийн том охтуудтай. Тэгээд манай хост ээж болохоор бас хамгийн том охтнээс нь болохоор тэг байшинг өвлж авсан. Тэгээ ер нь бол тэнд нийт 3-4 эмээн одоо 3-4 эмээн лөө 2-3 эмээн хүчээсэн. Тэгээ тэнд дандаа оршуулдаг байсан. Тэр оршуулгын газар нь болохоор яг манай тэр байшингаас жоохон доош явангууд юм морины нэг юм зүчээ шиг газар байдаг гэсэн. Манай айл чинь 2 мордж идэг гэсэн. Тэр мориныхан зүчээнийхэн дээр яг хажууханд эмээнэрээ ингээд оршуулдаг тийм болж идэг гэсэн. Тэгээ би очиж бүр ингээд юу хийж мэлжижсэн бүр ингээд. За энэ түүхэд манайхаа хэдэн он өмнө таньж. Гэтэ эн чинь надад яг 100% тохиолж ирсэн явдал. За одоо хэлнэ. Аха. За тэр өстөж байгаа юм тийм. За энэ түүх болохоор зөө. Victorine одоо бодож байгаа бол 13 жилийн өмнө байгаа тоххой. 13 жилийн өмнө манайх чи ингээд лагерын байшингүү. Тэгээд маа дүү төрөөд нэг 2 морь настай зөө. Нэг нас л болчихсон баха. Тийм нэг нас баруун нэг нас тийм. Дөнгөж тэр настай тэнгүүд нөгөө нэг жоохон хөвгттэй айлч ингээд өгөөтүүдтэйгээ цэлсэнээр ингээд гарна штэ. Тэгээд би тэнд лагерын байшин төрөлж дандаа төрөлдөг байсан. Тэгээ ер нь бол яг тэр жилдээ бараг 23 лагерын байшин төрөлжсэн. Тэгээд ер нь лагерын байшин төрөлжлөх хэрэггүй юм байна гэдгийг ойлгосноос болоод бид нэр дараа жил нь өөрийн гэсэн лагерын байшин бариулж исэн. За юу болсон бэ гэхээр ер нь бол эхний хэдэн лагерын байшингууд нэг юм жижиггэн дөө нийт давхрын тийм лагерын байшин байдаг байсан. Тэгээ дараагийн хамгийн сүүлийнх нь болохоор 3 давхар байдаг байсан байна. Яг жигнэсээ conjuring юм байшин зөө. Тэр жигнэсээ conjuring бүр ингээд чихнээс ийм бөөрийнхээ цонх мохтой. Тэр зурагт одоо байдаг шүү дээ. Надад тэр ч хоёлаа жоох мэс шүү дээ. Тийм. Нэг л бодохгүй. Манай дүү нэг бараг 2 нас хүрч ингээд чинь би чинь дүүгээс 6 настай дээр шүү дээ. Тэгэхээр чинь би бараг 8 амтэл болж тараад байхгүй. Тэнгүүд анаа бас нэг тэр 11 11 болоо та. За тэгээд тэр үед болохоор бас манай гэр бүлээс тусдаа манай математикийн багш бас битээр хамгийн дотны тэр үед бүр ингээд амар дотны бараг төрсөн их чиг маань мэдрэгддэг тийм ихчтэй бид нар хамт байдаг байсан. Тэгээд тэр ихч манай гэрт ингээ амьдрангаа битэрт өдөржингөө ингээ хичээл зааж өгдөг байсан. Биднэрт нэг өрөө гаргаад өгсөн аав. Тэгээд 3 ор тавьсан. Тэгээд тэр ихчтэй бид хоёр хамтдаа үздэг. Тэр өрөөний зэв. Би юуг санаад байна. Тэр ингээ юу байхгүй ингээ 3 дахь байшингийн дээврийн хэсэг нь ингээ бас нэг юм өрөө болсон. Санаж байна уу? Тэр нь манай өрөө. Тэнгүүд бид тэд хичээл хийдэг өрөөнд сураа тэр дээврийн өрөөнд тэнгүүд бид нар шиг юм дөрвөлжин биш. Ингэсэн. Тэгээд яг тэр дээр үеийн 13 жилийн өмнөх байсан чи ямар гоё ахтай тэр мөрөж яналт манлаагүй ингээд яг тэр модныхоо юм өмтэй харахгүй марахгүй нэг юм тэрийг би бүр аим садаа юм тэр хамгийн эвгүй газар нь тэр дээврээс тий. Тэгээд ингээд 3 давхарт нь болохоор ер нь бол бид гурал байдаг байсан гэсэн. Манай багш тэгээд бид хоёр ингээд 3. Тэгээ 2 давхарт болохоор манай аав ээж мөнхөш унтдаг. Нэг давхар нь болохоор галтгоо том өрөө тэнгүүдээ хамгийн амар юм нь тэр нэг давхарт зойр байдаг гэсэн. Тэр зойрыг би отоо хүртэл миний нүдэнд тэр зойр харагддаг. 0-ийн өрөөнд ч гэсэн харагддаг надаа. Тэгээ 0-ийн өрөөнд эндээ тэгвэл яг хажуу нөгөө нэг зойр. Одоо зойр нэндээ энэ бэлээ гэхэд 0-ийн өрөөнд жоохон цаашаа яваад яг ингэ хажууд гэсэн юм. Манай дүү жоохон байсан. Тэгээд аав ээж хоёр бас ажилтаа байсан үе. Тэнгүүд манай аав ээж дүүг аваад ажилд явчихдаг байсан. Тэнгүүд гэртээ ер нь бол 7 хоног бараг 5-аад өдөр нь дандаа бид гурлахнаа гэртээ үлддэг байсан. За тэгээ эндээс эхлээл юмуд эхэлж байгаа юм да. Аав ээж хоёр болохоор ерөөхдөө бол мэдэхгүй зэ тэрийг. Гэтэ манай тэр ихч ч одооний тэр үеийн насаараа одоо нэг 20 3 хэлсэн маа тахгүй юу? Тэг санагдгийн. Үгүй залуу амар тэгвэл амар жоохон над шиг байсан байхаа. Чам шиг над шиг юм санагдаад тахгүй. Тий одооний энж шиг настай байсан. Тийм болохоор ингээд хоёр жоох хүүхдээ бид нар чинь тоглодог байсан шүү дээ. Хөрөг тоглоод яг нэг цуг айж байгаа тий. Яг жоох юм цуг айж одооний над шиг лсэн нэг нэг тэл ах тий. За хамгийн ихнийх нь юу байсан бэ гэхээр тэр зойрын өрөө
хаалга нь дандаа онгоцдог. Дандаа. Доошо буулаа онгоц. Юу ч болоогүй юм шиг очиод энэ яг онгоч юу? Хаалаа. Дахиад дэше хаалаа доошо бууж ирлээ. Дандаа л онгорхоо. Ихэнх онгоцсон мэддэхгүй дандаа л онгорхоо. Тэгээ гол юм нь тэнд ямар ч цонх байгаагүй, салхиваагүй, тийм мөртлөө тэр хаалга бол хаасан ч гэсэн онгоцдог хаалга байсан. Гэтэ энэ дээр бол бид нар юу ч боддоггүй байсан. Зөөрийн өрөө нэг юм муухай энергитэйс. Тэгээ дотор нь агаад нөгөө өмнөх тэр одоо цуслангийн байшных нь түрээслүүлсэн эзнүүд байгаа шүү дээ. Тэр эзнүүдийнх нь юунууд нь байдаг гэсэн шүү дээ. Номнууд нь тэгэл нэг юм accessories тэгэл ингээл одоо тавилганууд нь дандаа байдаг тийм ном материал нар тийм тавилга тийм дэвтэр тий бид нар хичээлээ хийх гээд өрөө мөрөөндөө сууж агаад тэр үед нэг юм тохиолдож ирсэн юм. Тэрийг энж өөрийг яг энж тохиолдсон юм. Туруу заяа. Тэр чи зөөр нэг юм хоёр юм ямар ч тийм зөөр гэх кино гэдгээс аахгүй юу? Тэгээ тэр зөөр гэдэг киног нь туруу хичээл хийж байгаа дундуур нь одоо ингээл амар чангаар ингээл спикертийн тавиал үзсэн. Тэгээ зөөр тэр яг нэг тийм сцен байдаг аахгүй юу? Тэр сцен болохоор ингээд бөөнөө бэжсэн чинь нэг нь ингээд сандалтай хоошоо унж мундаг нэг тийм сцен байдаг аахгүй юу? Тэрийг одоо үдчихсэн хүмүүс нь мэдж байгаа. Тэгээ жигнэс яг тэр сцен үзээ бэжсэн чинь би хоошоо унцсан аахгүй юу? Тэр сандал нь ямар сандал байсан бэ гэхээр нэг жоохон ингээд хөдөлдөг нэм нэг сандал чинь тэр ингээд хоошоо урагшаа ингээд хөдөлдөг нэг юм анад бил дээр гардаг нэг ийм сандал байсан аахгүй юу? Тэр хизээч унах зориултай сандал биш зөө. Тэгсэн чинь энжи бид гурав хамтдаа ширээгээ тойроод суужсэн чинь энжи очиж маялаа тэр сандалтай суугаад энийг суугаадсан аахгүй юу? Тэгэл энжи ёо ямар амар гэнэ вэ тий. Гэхдээ тэр хэсэг нь амар тэгэл яг ярьсан чинь оошоо сандалтай. Тэгээ тэмүүд чинь бид гурав тэний хүмүүс чинь амар айгаад бөөнөө орилтол ингэж ярьсан би амар сандах аахгүй юу? Тэр өдрөөс хойш бид нэр жоохон ойлгодог болсон. Тэр ихччихсэн. За энэ нэг жоохон эвгүй газар биш шүү гэдгийг бас мэддэг болсон. Тэгээ ер нь л ингээл гэрэл мэрэл гинт унтраал тий нэг юм гадаа сонь дуу гараал тэгэл анаа ч гэсэн хоолнд хэлжсэн чинь та хоёрыг айлгах ч юу гэж би хэлдэггүй байсан. Гэтэ та хоёрыг орой ингээд та хоёр төрүүлээ дандаа унтчихдаг байсан. Би ганцаархнаа дандаа ингээд унтчих чадахгүй ингээд та хоёрыг унтсны дараа ингээд унтдаг байсан. Тэгээд ингээд хөвтж явах болгонд дандаа ингээд хүн алхаад байгаа. Манай бүр өрөөнд дотор хүн алхаад байгаа тийм дуу гардаг байсан. Тэгээд та хоёртай айлгачих уу гэж хэлж чаддаггүй байсан. Тэгэл зөндөө олон тийм түүх ярьж ирсэн. Тийм бас байсан, бас ингэсэн, тэр зөөр ингэсэн тэгсэн гэл амар их мэрдэг байсан. Гэтэ тэрийг нь би одоо яг үнэ хэлвэл санахгүй байна зөө. Дараа нь нэг өдөр үүрээр зөө. Шөнийн баг 3-4 цагийн үед бид нэр лаграасаа хот руу баг цугтж байгаа юм шиг явсаа. Манай төрөлсөн байр 3 давхар нөгөө байр чинь. Яг хажууд нь нэг давхар юм жижигхэн байр өгсөн зөө. Тэр нь болохоор энэ айлын эзэд нь. Нөгөө нэг хоосон байраа зүгээр хүмүүс түрээслүүлээд байдаг гэсэн үг байхгүй юу? Тэгэд энэ эзэдтэй хамт манай аав ээжээр нийлж агаад хамтдаа гадаа нь сангиовсаал энэ шарж идээд тэгээ суунгаагаа юм яриа сууж ирсэн юм байна. За тэр үед бол ингээд оройтсан байсан болохоор газ нөгөө ихч бид гур бол унтаад өгсөн. Амар энэ хоёр хоос байгаа шүү дээ. Эннийх нь ихнэр нь ярьж өгсөн гэж. Нөхөр нь болохоор тэгээ явд төр ингээд байрлалгаа явцсан. Төр жоо холцсон. Тэгсэн чи ихнэр нь аав ээжүүд ингэжэлсэн гэж байхгүй юу? Би нөхөртэйсэн. Энэ нөхөртэйгөө сайхан суусан. Манай өмнөх нөхөр та нарын амьдарч байгаа байшинд бас орсон. Тэр зөөрөнд байгаа бүх юм чинь манай нөхрийн юмнуудаа. Тэгээ би тэрийг хайж чадахгүй танаа баримт чинь ингээд байлгаадсан юм аа. Гэж хэлсэн байгаа даа. Яг би ингээд жоох ингээд зөөлрүүлээд ярьж байгаа шүү дээ. Ягаад гэвэл хитрхи бас тэр хүний нэг юм хувийн амьдралыг яриад байгаа юм шиг санагдаа. Би бол зөөлрүүлээд хэлж байгаа бүх деталыг үгээр. Гэтэ ямар ч тач тим ярьсан байгаа байхгүй. За энэ байш угаасаа л ийм эвгүй байш юм байна гэд тэр хоёрт хэлэгчгүйгээр шууд бидрийг аваад тэр газараас ингээд төрөөсөн хугацаа гэсэн дуусах гэсэн баха тий. Тэр юм уу? Тэгээ дуусаагүй амар уртаа төлсөн. Угаасаа дөнгөж очиод нэг 2-3-7 оноо л авч ирсэн. Тийм шүү дээ. Шинэ гачуурдсан шүү дээ өнөөх. Ойрхон гоё газар ирсэн. Гачуурдсан тийм нэрээ. Гэтэ тэр яг гачуурдын нөгөө нэг гачуурдсан манайхаа нэг юм оршуулган газар байдаг гэсэн шүү дээ. Яг оршуулган газрын хажууд байдаг гэсэн. Энжигийн хаалга нь хаагүй. Тэр хав харахад тэгээ суудсан жоохон юм шар ус босчлоо. Жоохон юм хэлж авчлаа. За нэг юм их байна манайхаа. Тэгээд та хэдэд асаагаас нэг юм аимшигын ярмаар байдаг тийм түүхүүд байдаг бол энэ гарч ирж байгаа инстаграмаар бүгдээрээ бичээд явуулаад өгөөрэй. Тэгээд би үзэгчдийнхаа аимшигын сторинууд тийм нэг парт хийж бас бодож байна. Жигнэс одоо энд удаа болохоор зөв юм утсан дээр худлаа өнөрлөө хасаа гоё бүр яг жигнэсээ ингэ дундаа нэг юм уртлаа тийм л авч жагаад жигнэсээ тэр хүмүүсийнхаа үзэгчдийнхаа аимшигын өөрсдөн тохиолж исэн түүхүүдийг бас ярьж өгд юм уу гэж бодож байна. Нааш мос тоосон. Тийм. За өнөөдөр имжлэг үзсэн та бүхэндээ баярлалаа. Жинэ лав. Юм жила. Дараа имжлэг хүртэл Баяртай.